Тэгэхээр эдийн засаг хөгжлийн яамнаас асуух асуулт байна. Энэхүү төсөөллөө гаргахдаа ер нь бол хэр хэмжээний цаг хугацаа та бүхэн яаман дээрээ зарцуулдаг вэ гэдгийг мэдмээр байна. Хоногоор ер нь бол энэ төсөөллийг гаргахдаа бас Монгол улсад одоогийн байдлаар хүчин төгөлдөр байгаа хуулиудыг ашиглаж төсөөллөө хийдэг үү гэдг нь бол тэр хуулиа баримталж ажиллах ёстой шүү дээ гэдгийг сануулж байна. За яагаад гэж байгаа вэ гэхээр Зандан шатар ерөнхий сайд өнгөрсөн оны нэг хэдхэн сарын өмнө ерөнхий сайд байхдаа нөөтийг 5% буцаа олголттой болгоно гэд хууль санаачлаад улсын хурлын гишүүд тэр хуулийг дэмжиж батлаад өнөөдөр хүчин төгөлдөр бол ажиллаад явж байгаамаа. За тэгэхээр нөгөө тухайн үед бол эдийн засаг хөгжлийн яамныхан болон ерөнхий сайд бол өөрөө хэлжсэн бид бүхэн бүх бүрэн дүүрэн тооцоолол хийгээд энэ нь өөрөө төсвийн ачаалтаа бид бүхэн зохицуулалтаа хийж агаад гаргаад явчих болцоотой маа гэд. Тэгэхээр энэ өөрөө бол эдийн засаг хөгжлийн яам бол тухайн үед бол саналуудаа өгчсэн байх гэж миний хувьд бол ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхний өргөн барьсан төсөөлөл дээр нөөтийн буцаан олголтыг 5%-аар тооцож оруулсан уу гэж асуумаар байна. Тэгэхээр хэрвээ 5%-аар тооцож оруулсан байгаа юм бол өчигдөр одоо эдийн засгийн байнга хэд хоногийн өмнө эдийн засгийн байнга оргоор орсон нөөтийн буцаан олголтыг 2% болгохгүй бол улс орны эдийн засаг манай төсөв маань бүрдэх боломжгүй гэдгийг бол буруу гэдгийг нь бол хэлж гин гэдгийг нь бол харагдах юм шиг санагдаад байна надад бол. Тэгэхээр энэ хоёр зөрүүг та бүхэн маань бас ялгаад гаргаад өгөөч гэж хүсэж байна. Тэгээд ер нь одоо засгийн газар Монгол Ардын намд ангаараа засаг барьж байгаа. Өөрсдийнхөө баталсан нөөтийг 5%-аар иргэдтэй буцаагаад олгочоо гэд гаргасан энэ хуулиа хэдхэн сарын дараа буцааж байгаа нь өөрөө их болчингүй үйлдэл. За мөн түнчлэн хэрвээ энийга төсвийн төсөөлөл дээрээ ч гэсэн одоо хэрэгжиж байгаа хуулиа үл тоомсорлоод бид бүхэн энэ хуулийг ирээдүйд байхгүй болгочих юм чинь гэдэг үндслээр төсөөллөө хүртэл бууруулаад оруулаад ирсэн байвал энэ өөрөө маш том ноцтой асуудал гарах юм аа. Тэгэхээр энэ дээр та хариултыг тодорхой хэлж өгнө үү? За төсвийн циклд холбоотой мэдээллийг энэ хамтдаа хариулна шүү дараа. За учир шалтгаан яагаад нөөтийн хуулийн дахин оруулаад ирвэ гэж. За засгийн газар тооцоод нөөтийн буцаан олголтыг хийх зүйтэйгээд хууль өргөн бариад их хурл тэмцээ. Нэг асуудал үүссэн. Төлөлөөгөө зардлыг их хурл төсөв өргөн барьснаас хойш чуулган дээр нэмсэн. Энэ бол нэг цалингийн нэмэгдлүүд. Энэ цалингийн нэмэгдлийн ачаалал маань өөрөө энэ нөөтийн ачааллыг төсөвд орох орлогыг бид 1.8 ихний дээр бууруулж байгаа шүү дээ. Төсөвтэй нөөтөд холбоотой. Гэтэл энийгээ зөрүүлээд юун дээр нэмчихгүй. Цалин дээр нэмсэн. Тэгэхээр одоо бид нар сонголт төсвийн хүрээ бол энд өөрчлөгдөхгүй. Ер нь орон зай чинь ер нь 2.2 их найдын орон зай байна гэдгийг чинь энэгээр гаргаад өгч байгаа юм. Одоо 2.2 тэр их найдын орон зайг яаж ашиглах уу гэдэг асуудлыг бид нар их хурлд асууж байгаа байхгүй юу? Цалингаа нэмэх үү? За цалин хэвээрээ. Нэгэнт нэмэгдсэн цалин буудчихсан түүх байхгүй. Нөөтийг буулгахгүй бол цалин чинь хүндрэнэ. Нэг бол одоо байгаа хөрөнгө оруулалт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтууд бүрэн зогсно. 2.2 их найдын л орон зай байдаг. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтаа зогсоох уу, нөөтөө буцаах уу, цалин дэвтгэрээ хүчин болгох уу? Энэ бол улс төрийн шийдэл. Яагаад гэвэл улсын их хурл хууль гаргаж зардал нэмсэн. Урсгал зардлыг нэмчихэж байгаа юм. Энэ дээр засгийн газар өргөн бариагүй шүү. Тэрийг сайн ойлгоорой. Засаг бол нөөттөөрөө явж идэл урсгал зардлыг огцсон юмнгүүд нөгөө нөөттөр тооцсон зардал чинь байхгүй болчихж байгаа. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалтыг зогсоох асуудал үүсээд байгаа байхгүй юу? Энэ бол эрсдэл үүснэ. Яагаад гэвэл энэ 27 онд шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Одоо 27 онд хэрэгжих 3.6 их найдын үргэлжлэж байгаа хөрөнгө оруулалтаас бид нар 2.2-ыг л санхүүжүүлэх орон зай байгаа юм. Гэтэл тэр хоёр орон зайг чинь одоо нөөтийн хуулиар буцаагаад цалингаа нэмсэн мөн нөөтөө хасчгаар тэр орлого дутна гэсэн үг. Тэгэхээр ийм эрсдэл үүсчин шүү гэдгийг бид нар та бүхэн тайлбарлаж мэдээлж байгаа юм. Одоо энэ дээр их хурл бодлогын шийдэл гаргах хэрэгтэй байхгүй юу? За нөөтөөр энэ хуулийг үйлчлэгийг хойшлуулъя. За эсвэл энэ хууль үлднэ гэвэл хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг. Ийм эрсдлүүд байна гэдгийг чинь бид нар гаргаад байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа эдийн засаг төсвийн хүнд үед бид нар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байраа нэмэгдүүлж, аж ахуйн нэгжээ дэмжиж, улмаар тэргээрээ дамжиж, татвар хураамжаа нэмж төсвөө бүрдүүлэх нь чухал байна гэж засаг үзэж байгаа юм. Ийм хөрөнгө оруулалтын дээр анхаарад гадаа зээл ашиглалтаа нэмэгдүүлье гэдэг л хуулиудыг бид нар хэлцүүлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр ахаад элийг гинтийн тооцоолоогүй зардлын огцом нэмэлт энд нэмэгдсэн.
Тэн дээр л холбоотой асуудал үүсчээд байна л да. Энд огцом нэмэгдэлт. 1.6, 1.8 их найд, бараг 27 онд 2 их найд болж өсөж байгаа. Инфляцтай уялдуулаад нэмэхэд бол тэтгэврийн нэмэгдэл орж ирэхээр. За 4 номерын энэ төр дээрээс тодруулъя. За инх амглан эдийн засгийн хөгжлийн гишүүний асуултанд хариулъя. За төсвийн энэ тооцоог хийхэд ямар хугацаа зарцуулдаг вэ гэдэг асуултанд би энд нөгөө төсвийн циклийг яг эхнээс нь яаж үргэлжилдгийг хугацаатай танилцуулъя. Жил болгоны 1 сарын 15-нд 15-наас 17-ны өдрүүдэд үндэсний статистикийн хорооноос өмнөх оныхоо бүх статистик мэдээллийг ерөнхийдөө зарладаг. Энэтэй зэрэгцүүлээд эдийн засгийн хөгжлийн яамн дээр орон нутаг болон төсвийн захирагч нараас дараа жилд юу хийх тухай одоо энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг 1 сарын 15-наас эхэлж боловсруулж эхэлдэг гэсэн. Тэгэд хуулийн дээр энэ цаглагрууд яг тодорхой заагдсан байдаг. 3 сарын 15-нд бол засгийн газарт эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцуулдаг. 4 сарын 15-нд бол төсвийн хүрээг мөн засгийн газарт танилцуулдаг. Тэгээд засгийн газар дээрээс санал дүгнэлт авсны дараа 5 сарын 1-нд эцэслэн боловсруулаад улсын хурал танилцуулна. За гүйцэж хариулъя 4 номер. 5 сарын 1-нд их хурал өргөн барьсны дараа 6 сарын 1 гэхэд их хурлаас төсвийн хүрээ болон жилийн төлөвлөгөөг баталдаг. Ингээд 6-аас 7 сарын хооронд бол засгийн газар дээр энэ батлагдсан төсвийн хүрээнийхээ хүрээнд яамдууд, салбарууд ямар хэмжээний зарцуулалт гарах вэ гэдгийг хязгаараа баталдаг. Тэгэхээр 7-8 сард бол төсвийг задлж боловсруулах ажлууд хийгдээд 2 сарын турш 9 сард эргээд төсвөө наривчлан боловсруулаад улсын хуралд өргөн барьдаг. Тэр нь 9 сард өргөн барьсан төсвийг 65 хоног 75 хоног хэлсний дараа 11 сарын 15-нд улсын хурлаас баталдаг. Ингээд дараа жилийн 1 сарын 15 гэхэд жилийн төлөвлөгөө буюу төсвийн цикл эхнээсээ эхлээд явдаг. Тэгэхээр энэ төсөв боловсруулах үйл явц бол 1 сарын 15-наас эхлээд 11 сарын 15 хүртэл тасралтгүй циклээр явж байдаг гэсэн. За тэгэхээр хуулийнхаа дагуу бид бүхэн процессоо дагахаар маш олон хоногийн өмнөөс эхлээд ингээд ерөнхийдөө төсвийн төсөөллөө бид бүхэн батлаад явдаг гэдгийг сая хэлж байна. Тийм учраас миний асуугаад байгаа зүйл нь 2 саядаас ахиад асууя. Нөөтийн төсөөлөлт орлого дээрээ та 5%-аар нь төсөөлж оруулсан юм уу? 2%-аар нь одоо оруулсан байгаа мó? Одоо энэ материал дээр яг тэр нь хэд байгаа юм бэ гэдгийг хармаар байна. Ягаад гэхээр би таныг одоо өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа нөөтийн 5% буцаалтыг яг тэрүүгээр нь оруулж та төсөөллөө гаргах ёстой гэдгийг сануулах гэдэг юм л та. Тиймэр нь та тэр төсөөллөө гаргаад явцсан байгаа бол өнөөдөр бид нар яг тэрнийхэн дагуу батлаад явхад энэ боломжтой биш үү гэд. Ягаад гэвэл би их хурлын гишүүний хувьд энэ төсвийн хүрээний мэдээллийг дэмжихгүй гэдэг нь энэ нөөтийг та хэдээр тооцож оруулсан бэ гэдгийг яг чуулганы танхимдэр таны амнаас сонсомоор байна. Төсвийн хүрээний мэдээлэл маань өөрөө 9 гол макро эдийн засгийн үзүүлэлтэл баталж байгаа. Орлого юм байх юм байна. Орлого бүртгэн тулд эдийн засаг гэж өсөх юм байна гэдэг. Зардал нь ингэх юм байна гэдэг. Тэгэхээр бид нар тэр тэнцэл ямар байна, орон зай ямар байна гэдэг чинь гаргаж өгнө. Тий. Энэ бол одоо мөрдөж байгаа хуулийн бүгд одоо мөрдөж байгаа хуулиар явна. Бидний нөгөө юуны 5% хууль чинь энэ намар мөрдөх хууль байхгүй юу? Одоо мөрдөж байгаа хууль биш шүү дээ. Үйлчилж байгаа хууль биш. Бид 2%-аар тооцож оруулж байгаа. Бид 2-оор оруулж ирж байгаа. 5 биш 2. Одоо үйлчилж байгаа хуулиар л дагна гэж оруулж ирж байгаа. Бидний яриад байгаа 5% гэдэг маань намраас эхлэн гэж байгаа. Тэгээд ийм эхлэх хуулийг үйлчлэлийн хойшлуулах гэдгээр оруулж ирж байгаа. За 2% гэж байна.